За hi guys. За 3 сарын 9-ний өдөр за миний хувьд ямар алдаа гаргасан талаар хамтдаа хараад энэ чэнэс бас суралцсан хүмүүс байгаа гэж бодож байгаа учраас энэ хөвчлийг хийлээ. За тэгээд хэдүүлээ ямар алдаа гаргасан талаар хамтдаа харцгаая. За 3 сарын 9-ний өдөр хаш нэлээд хүчтэй өглөө Азийн сешн дээр бол унж орж ирсэн. За миний хувьд бол 5 дахь өдөр мэдээний дараа бол хүмүүстэй Discord дээр ийм айдиа бол хуваалцсан гэсэн үг. Юу гэсэн бэ гэхээр ханшийн доошоо орж ирэх дахиад нэг хөдөлгөөн бол уналтын хөдөлгөөн дуусаагүй байна. Тэгэхээр дахиад нэг доошоо уналт энгийнээр харахад бол байна. Тэгэхээр 5 дахь өдөр унтахдаа бити голдыг байдж унтаарай гэдэг ийм санал өгөл өгсөн. За тэгээд нэгд өдрийн өглөө бол мэдээж төлөвлөсний дагуу бол ханш нэлээд хүчтэй унж орж ирээд за ямар ч юм миний хувьд бол энэ ловыг авна гэдэг хүлээлттэй байсан учраас энэ хүртэл бол төвчээртэйгээр хүлээсэн гэсэн үг. За тэгээд тухайн өдрийн хамгийн том гаргасан алдаа юу вэ гэхээр хүмүүс ажны рeel дээр эсвэл YouTube бичлэгүүд дээр хардаг шиг өнгөрсөн түүх дээр back test-эн дээр бол ямар ч зүйлийг яаж тайлбарлаж болдог гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Гэхдээ яг тухайн моментод буюу яг арилжааны дээр явж явах үед хүний сэтгэл хөдлөл бол таамаглагчгүйгээр өөрчлөгдөж, эргэлзэж, ойлгомжгүй байдалд ордог гэсэн үг. За мэдээж зургийн дагуу бол энд байрлах rejection block-ны 50%-аас ханш бол дээшээ явна гэдэг ийм төлөвлөгөөтэйгээр миний хувьд бол арилжаанд оролцсон. Мөн энэ ловыг авч индусмент хийсний дараа confirmation баг цаг дээр аваад арилжаанд оролцох юм төлөвлөгөөтэй байсан. Гэтэл тухайн өглөө бол миний хувьд бол нэлээд чухал ажилтай байсан учраас арилжаа нэгэнт индусмент хийгээд аваад ороод ирсэн учраас бол би хүлээж агаад лонг арилжаанд суухыг бол зорьсон. За тэгээд 8 цаг 30 минутын үед бол ханш ихний индусмент хөдөлгөөнд бол хийгээд доошоо орж ирээд энэ дээр шинэ high low хийж тогтоох энэ үед нь за book map дээр мөн ордеруудын баталгаа аваад aggressive buy-рууд бол энэ дээр орж ирж байна гэдэг баталгааг бол аваад эхний buy long арилжаанд бол суусаа гэсэн үг. За тэгээд long арилжаанд суучаад миний гаргасан нэг алдаа юу гэхээр мэдээж арилжаанд орсны дараа бол арилжааг байнгын арчилж явах ёстой байдаг. За гэтэл миний хувьд бол арилжаагаа нээгээд шууд гэрээсээ бол гараа явсан гэсэн үг. Нэгсэндээ стапасаа холдсон. Арилжааг арчлах боломжгүй болсон гэсэн үг. За тэгээд үүний үр дүнд юу болсон бэ гэхээр гараад за нэг 30-аад минутын дараа арилжаагаа эргээд харахад бол миний стоп лоссыг цогцсон байсан. Цохоод тааш аль хэдийн энэ дээр гараад ирчихсэн ийм нөхцөл байдалтайгаар би тухайн арилжааг өглөө бол өгцөн гэсэн үг. За тэгээд стоп лосс авахсан юм чинь маш их тилтрэн. За тэгээд мэдээж хамгийн их тилтэрж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр стоп лосс аваад тэр чигтээ доошоо уналгүйгээр яг миний стоп лоссыг авчаад эргээд тааш чиглэлийн манд дагуу өссөн энэ үзэгдэл бол маш их бухимдлыг төрүүлсэн гэсэн үг. За тэгээ энэ үзэгдэл бол мэдээж арилжаа чинь хүн болгонд л байдаг. За энийг хүн арилжаач хүн болгоно бол ихэнх нь бол даваад одоо тойроод биш дайраад гардаг гэж миний хувьд бол боддог. Тэгээд үүний үндсэн дээр би ч гэсэн одоо 6 жил 7 жил гаруй арилжаа хийж байхдаа бол маш олон ийм нөхцөл байдлуудтай бол таарч ирсэн. За тэгэхдээ энийг хүн ойлгох нэг өөр хэрэгжүүлэх нэг өөр гэдгийг одоо хүртэл би зарим тохиолдолд сэтгэл зүй дээр алдаж байгаа учраас та хэд бас энэ хөвчлөөр хаалцж байна. За тэгээд нэгэнтээ одоо энэ доошоо орж ирээд стоп лосс аваад те дээшээ гараад ирчихсэн учраас миний хувьд бол маш их стресс бухимдалтай байгаа шүү дээ. За тэгээд бас дээрэс нь энэ доошоо орж ирж байгаа хөдөлгөөн бол яг нөгөө rejection block-ны 50%-аас хатгаад дээш ороод ирчихсэн байсан. За тэгээд миний хувьд бол өөрөө rejection block-ны 50%-аас орж ирнэ гэдгийг мэдчихсэн хэрнээ арилжаар хитрхи яарад өсөд орцсон гэсэн. За тэгээд ихэнх ер нь бол арилжаачдын хувьд бол энэ бол гаргадаг маш түгээмэл асуудал. За арилжааны нөхцөл болон стап нь бүрдээгүй үед бол арилжаар шууд өсөрж ордог, помоддог буюу арилжаагаа алдчих үедээ гэж айгаад шууд өсөд ордог юм асуудал бол маш нийтлэг байдаг. За тэгээд энэ алдааг бол ямар нэгэн back test-эн дээр эсвэл өнгөрсөн цаг хугацаанд дээр ингэж явсан эсвэл энэ ингээл бид нар орох хэрэгтэй байсан гэдэг талаас нь тайлбарлах бол маш амархан. Гэхдээ яг тухайн момент яг тухайн одоо цаг хугацаанд дээр хүний шунал, айдас, эргэлзээ, ойлгомжгүй байдал зэрэг давхцаад ирэхээр хүн бол шийдвэр гаргалт гэдэг зүйл дээр бол маш их нөлөөлдөг гэсэн. Тэгээ энэ дээр арилжаачд бол би өөрийнхөө хувьд ямар одоо арга хэмжээг авдаг бусдад юу гэж зөвлөдөг вэ гэхээр ерөөсөө өөрийнхөө одоо тухайн өдрийн амьдралын хэм маяг рутин гэдэг зүйлийг тэр чигт нь өөрчлөх хэрэгтэй. Хэрэв өглөө Азийн сешн дээр арилжаанд орох гэж байгаа бол доор хаяж бирж нэгдгээс нэг цагийн өмнө босоод өөрийгөө бүтэн бэлдээд цай ундаа уугаад кофе уугаад арилжааны чартаа аль хэдийн хараад сууж хэрэгтэй гэсэн үг. За тэгээ энэ өдөр гаргасан алдаа нь мэдээж нэлээд яруу боссон, чухал ажилтай байсан. Миний тарих тухайд бүрэн фокуслаг байсан гэсэн үг. Нэгсэндээ бүтэн төвлөрж энэ чартыг унших мэдрэх хэмжээнд очиог байсан гэсэн үг. За тэгээд ийм хөдөлгөөн гараад ирчихсэн байсан учраас миний хувьд бол помотод дахиад нөгөө нэг арилжааны revenge trade гэдэг зүйл рүү ухсраад орж байгаа гэсэн үг. За revenge trade гэдэг маань нэгсэндээ үс сансан арилжаа буюу энэ одоо яагаад ингэж вэ те шууд арилжааны чартны байгаа явж байгаа нөхцөл байдлыг анзааралгүйгээр шууд арилжаар өсөрж орж байгаа энэ үзэгдлийг бол revenge trade гэж
гэрэлдэг. За ихэнх арилжагчид бол фомотох буюу арилж байгаа алдаад эсвэл нөгөө стоп лоссын цохиод яг энэ нөхцөл байдлын араас revenge trend рүү бол шууд ордог. Энэ бол дамжин өнгөрөх зам гэж нэрлэж болно. За тэгээ миний хувьд бол энэ чинээс мөн нөгөө л нэг алдаагаа буюу revenge trend рүү бол ороод ханшийг баг зэрэг татах үед нь энэ чинээс шууд арилжаар бол орсон гэсэн. За нэгсэндээ ханшийг дээшээ өсөхийг нь бол мэдж байгаа учраас ямар нэгэн баталгаа. За guys, дундуур нь мэдээллийн чанартай нэг зүйл хүргэе. За юу вэ гэхээр Robo Tactic маань school дээр аль бисны communityтэй болж байгаа. За тэгээд энэ ямар зорилготой вэ гэхээр ерөнхийдөө community байдлаар энийг хөгжүүлж авч явъя. За өөрийнхөө мэддэг чаддаг зүйлийг маш системтэйгээр энэ дээр оруулж өгье. За тэгээд ихэнх хүмүүсийн гаргадаг асуудлууд буюу одоо зуршил, за тэгээд сэтгэл зүйн асуудлуудыг бол энэ дээр мэргэжлийн сэтгэл зүйч нартай хамтраад бид нэр аливаа шинжлэх ухааны талаас нь тайлбарлаад системтэйгээр ингэж хүрхийг хүсэж байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр миний ордог бүх став болон суур системүүд, аргачлалууд, за тэгээд мөн мэдээж нэмээд order flow book mapping хичээлүүд, за тэгээд бүх лайвууд бол энэ дээр хадгалагдаж үлдэнэ. Сэтгэл зүй болон одоо өдөр тутамдаа гаргадаг алдаа, зуршлуудыг бол энэ дээр хэрхэн яаж засах, ямар одоо зүйлээс шалтгаалаад бид нар энэ алдаа гаргадаг талаар оруулсан байгаа. За мөн арилжаа огт мэдэхгүй үнд зориулаад бид нар энэ эхлэл хэсгээр бол агаас нь яа хүртэл буюу брокертэй яаж холбогдох, арилжаа гэж юу вэ гэдгээс ахуулаад бүх төрлийн хичээлүүдийг бол энэ дээр оруулж өгсөн байгаа гэсэн. Тэгээд хэрвээ сонирхох юм бол 4 сарын ихээр скул маань нээлттэй хийн. За тэгээд төлбөрийн үед $5-9 хооронд байгаа. За тэгээ энэ скулээс орж байгаа энэ орлогыг бол мэдээж ашигын бус байдлаар бид нар хийхийг зорж байгаа учраас сар болгондоо юм уу улирал тутамдаа ямар нэгэн сайн үсэн зарцуулаад явахаар шийдсэн. Тэгээд ингээд арилжаа сонирхдаг залуус нээлттэйгээр скул маань бол гарахад тун удахгүй бэлэн болж байна. Тэгээд сонирхож байгаа хүмүүс нь ороод сонирхоорой байна. Хүлээлгүйгээр шууд энэ тэр жигтэй баг ингээд дээшээ явах боломжтой гэдэг байдлаар бол хараад арилжаа үсрээд орсон. За гэтэл энэ доор бол 5 минутын имбаланс зон байгааг бол таад харж байгаа. Мөн дээрээс нь энэ дээр байрлаж байгаа breaker block гэдэг зүйл дээр ханш маань ирээд ямар реакшн гаргахыг бол харах хүлээх үг нь бол хэрэгтэй байсан гэсэн үг. За тэгээ ханшийг жоохон доошоо орж breaker block дээр орж ирэхээр нь ханш дээр long арилжаа дахиад суусан. Азар бол тухайн арилжаа маань бол хэсэг рейнжилж байгаад доошоо орж ирж имбаланс зоныг хатгаад за тэгээд үргэлжлүүлээд ханш маань дэшегээ өсөөд явсан гэсэн үг. За гэхдээ яг энэ үед би ахаад арилжааны лосс авсан. Яагаад тэгэхээр арилжааг хүлээлгүйгээр орсон учраас revenge trend буюу нүгсэнсээ арилжаа хийсэн учраас энэ stop loss-ыг бол breaker block-ныхон доохон талд нь яг энэ үед өслөө гэж үзээд доохон талд нь ингэ байршуулсан байсан гэсэн үг. За тэгээд дахиад stop loss 2 дараалал зохиосон. За тэгээд тухайн өдөр бол маш стресстэй, маш бухимдалтай. За тэгээд нөгөө 2 арилжаа эсэл авсны дараа бол мэдээж би арилжаанд ороогүй арилжаа шууд зогсоосон. За гэтэл бол ханш бол миний таам гэсэн зүг рүү бол тэр чигтээ өдөржингөө бол өсөд явцсан гэсэн. За тэгээд энэчээс суралцах ганц зүйл нь юу гэхээр мөн арилжаан дээр нэг л буруу гიშгээд нэг л тийм revenge trade хийгээд нэг л сэтгэл санаа чинь таагүй эхэлсэн бол за тухайн өдрийн арилжааг бол ерөөхдөө тэр чигт нь дуусгах хэрэгтэй. За тэгэхгүй бол юу болдог вэ гэхээр яг одоо тухайн миний гаргасан алдаа шиг revenge trade үргэлжлүүлэн хийх за тухайн одоо арилжаанаас явж байгаа стапыг хүлээлгүйгээр бол ямар нэг үр сансан зүйлийг авах гэдэг юм шиг тийм арилжааг бол ерөнхийдөө бол дамжиж ордог гэсэн үг. За тэгээ миний үед бол яг өдөр за нэг 2 цагийн үед бол өдрийнхөө ланч цайнд орох үеэр харахад бол ханштай шиг алидийн 5000 за 140 гэдэг ханш дээр бол ирчихсэн байсан. За тэгээд fuck тэ миний өглөө орсон энэ бүх оролтууд бүгд зөв байсан. Гэхдээ яг юу нь буруу байсан бэ гэхээр би тэрийг мэдчихэж байгаа. За энийг мдэгүүдээ бол алдаагүй биш. За ихэнх арилжаач ч гэсэн ерөөхдөө мэдж байгаа ч гэсэн энэ алдаагаа дахин давтдаг. За тэгэхээр энийг яаж өөрчлөх ёстой гэхээр нэгсэндээ өөртөө маш сайн ярилцах, өөртөө тэмцэлдэх, за тэгээд өөрийнхөө амьдралын хэм маягийг засах гэх зэрэг зүйлсээс бол ер нь шууд 100% хамааралтай байдаг. За тэгээд би өглөө нь ямар алдаа гаргасан бэ гэдгийг хэдий мэдж байгаа ч гэсэн тухайн өдөр бол маш стресстэй өнгөрсөн. За тэгээд миний хувьд тухайн өдөр тэр чигтээ бол нэг л тийм сонин өдөр болж өнгөрсөн гэж ойлгож байна гэсэн үг. За тэгээд үргэлжлүүлээд уг нь бол 2 stop loss тухайн өдөр авсан бол арилжааг зогсоох ёстой байтал миний хувьд бол арилжааг бол зогсоогоогүй. За энэ бол миний 3 дахь алдаа болж орж иж байгаа гэсэн үг. За тэгээ энэ өдрөө бол ер нь бол би гаргадаггүй, гаргахыг хүсдэггүй алдаанууд бол маш их гаргасан. Энийг бол энэ нөгөө хүмүүстэй хэлэх хэрэгтэй байх. За тэгээд ихэнх хүмүүс ч гэсэн надтай адилхан алдаа гаргаж байгаа бах. За миний яг бусдаас арай жоохон илүү байгаа зүйл нь юу гэхээр удаан хугацааны турш энэ алдаануудыг давтаж явж байгаа учраас за нэг өдөр алдсан ч гэсэн 2 дахь өдөр нь бол за би ингээд ирэхээр яадаг үлээ гэдэг зүйлээ бол мэдээд за нэг унтаад эсвэл нэг сэргэлт аваад нэг гэп аваад ирэхээр бол энэ зүйлсүүдээ бол эргээд засаад явждаг. За зарим хүмүүс бол бүр хэдэн 7 хоногор нь хэдэн өдрөөр нь дамжаад одоо ингээд стресстэй бухимдаад энэ алдагдлыгаа бол өөрчлүүлээд яваад байдаг гэсэн үг.
За тэгээд тухайн өдөр арилжааг зогсоох ёстой байтал энэчнээс надад харагдсан нэг зүйл нь юу гэхээр за одоо миний лонг арилжааны ерөнхийдөө таргет бол хандчихсан. За энэчнээс энэ дээр байрлаж байгаа одоо индусмент оройг бол авсны дараа ханш баг зэргийн уналтын хөдөлгөөнийг бол дахиад хийх боломжтой гэдэг ийм хөдөлгөөнийг бол тохиолд бол харсан. За тэгээд мэдээж энэ одоо нэг таамаглал нь бол мэдээж зөв байсан. Гэхдээ би дахиад л бас авсан. За яагаад вэ гэхээр доошоо ханш мэдээж орж ирээд энэчнээс бүтцийн хөдөлгөөнийг анзаарах юм бол ерөнхий 5 минутын бүтц бол тэр чигтээ 5 минут 15 минут 1 цаг ингээд бүх цагийн тайм фреймүүд бол ерөнхийдөө дээшээ флоп буюу одоо юм хэмнэлтэд явж исэн. За тэгээд ингэж орж ирээд за доошоо pullback өгөөд энд орж ирээд за энд хэсэг рейнжилж агаад те дахиж дээшээ хөдлөөд ингээд ерөнхийдөө uptrending flow буюу хөдөлгөөнтэй байсан гэсэн үг. За гэхдээ миний хувьд бол орой short арилж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол хүлээж агаад баталгаа авах хэрэгтэй гэдэг зүйл бол мэдчихэж байгаа. За тэгээд эхний баталгаа бол энэ чинээс энд байрлах supply zone-оос бол ханш нэг өсгөж үзээд яасан бэ? Буцаад доошоо хүчтэй уналтын хөдөлгөөнийг бол хийж оруулж ирсэн гэсэн үг. За тэгээ нэг өсөндөө ханш маань дээшээ өсгөж нэг үзээд барахгүйгээр селлерүүдэд харуулаад буцаагаад унж ийн тийм үү. За бүтэц талаас нь харах юм бол энд бол шинэ lower high хийгээд ханш бол доошоо унж байгаа юм үзэл гарч байгаа гэсэн үг. За тэгээ унахтаа бидэрт баталгаа өгөх зүйл нь юу гэхээр энд сүүлд байрлаж байгаа low zone-ыг бол эвдэж орж ирснээрээ бид нар эхний ээлжинд за энэ бол трендийн бүтэц эвдэрч байгаа юм байна гэдэг баталгааг бол авах хэрэгтэй. За тэгээ үүнийг бол мэдчихсэн. За тэгээ доошоо ханшийг ерөөхдөө бүтцээ эвдэх хүртэл нь бол маш төвчээртэйгээр хүлээгээд за ханш бол доошоо орж ирж энд бол эхний эвдэрлийг бол хийж орж ирсэн гэсэн. Нэгсэндөө ханшийн аптрend руу явж байгаа энэ блогийн хөдөлгөөн маань sell буюу down trend руу бол шилжиж орж ирж байна гэсэн үг. За ингээд довын бүтэц эвдэрснээр бол би энэчнээс одоо дээшээ орж ирж ямар нэг индусмент хөдөлгөөн буюу liquidity авсны дараа бол sell арилжаанд өөрчлөлөө доошоо дараагийн low ханш хүртэл бол ерөөхдөө харах ийм төлөв бол боловсруулсан байсан гэсэн үг. За тэгээ ингээд төлөвнийхөө дагуу бол ханшийг бол дахиад өөрчлөлөөд бол хүлээсэн. За хүлээгээд миний хамгийн ойр харагдчихсэн интернал орой бол энэ дээр байрлаж байгаа орой харагдчихсан гэсэн. За яг нэг иймэрхүү байдлаар индусмент орж ирсний дараа орондоо гэдэг төлөвийг бол дотроо үүсгэчгээд индусмент хийгээд авч орж ирсний дараа бол миний хувьд энэчнээс ханшин дээр баталгаа аваад одоо энд бол миний хувьд бол ерөнхийдөө бол ордог стак бүрдчихэж байгаа. Гэхдээ бас нэг гаргасан алдаа нь юу гэхээр дахиад Нью-Йоркийн цаг анхаараагүй. За үндсэн kill zone яг хэдэн цагаас орж ирж байгаа гэдгийг өөрөө мэдж байгаа ч гэсэн энэ дээр дахиад л хитрхи яарсан арилжаанд орсон гэсэн. За тэгээ ямар яарсан арилжаанд орсон бэ гэхээр энэ дээр fair value gap үүсгэж байгаа. За тэгээ миний хувьд бол risk reward-ыг анхаардаг. За анхаарах үүднээсээ бол энэ хавьяас арилжаанд ороод stop loss-ыг энэний орой дээр тавьж өгснөөр миний хувьд бол доошоогоо эхний ээлжин за энэ ловыг сэтлэх хүртэл 1 ярьсан 3-тай арилж нээх боломжтой байсан. Уг нь бол гэтэл энэчнээс хүлээж тэсэхгүйгээр за 5 минутын candle-ыг таад харах юм бол энэчнээс юу унах байгаа юм шиг доошоо орж ирэнгүүд нь араас нь үсрээд энэчнээс sell арилжаанд ороод stop loss-ыг энд тавьж өгөөд доошоо 1 ярьсан 2-тай арилж байгаа бол нээсэн гэсэн. За энэ бол тухайн өмнөх өглөөний 2 stop loss авсан tilt өгсөн арилжаа бол маш их хэмжээгээр нөлөөлсөн. За тэгээ энэчнээс sell арилжаа авчаад ерөөхдөө бол амрах юм төлөвлөлтөөр арилжаанд орсон гэсэн үг. За гэтэл юу болсон бэ гэхээр нөгөө нэг Нью-Йоркийн kill zone гэдэг зүйлийг анхаараагүйгээсээ болоод ханш дээшээ орж ирж дахиад миний stop loss-ыг авчаад унсан. За ингээд нийтдээ энэ өдөр бол 3 stop loss мөнгөнд өнгөрөө $40,000 бол би алдсан. За тэгээд ингээд алдагт хүлээсний дараа бол галзуурах шахам одоо мэдрэмжийг ойр даваагүйгээрээ бол авсан. За тэгээд яагаад вэ гэхээр бас энэ дээр нэг шалтгаан байгаа нь юу вэ гэхээр би 3 сарын хугацаанд өөртөө чаленж тавиад $200 өсгөж байгаа юм чаленж бол хийжсэн. За тэгээд тухайн чаленжийн данс маань бол нийтдээ $200-оос эхлээд 3 сарын хугацаанд $37,000 хүртэл ерөөдөө өсөлттэй явж исэн гэсэн үг. За тэгээд энэ өдрийн ганцхан энэ 3 арилжаагаар би тухайн дансныхаа за бараг 70% бол алдсан. За нэмээд өөрийнхөө үндсэн данснаас бас мөнгө алдаад нийтдээ $40,000 бол энэ өдөр бол алдсан. За тэгээд тухайн чаленжийн дансныхаа 60% алдсан гэхээр мэдээж нэлээд өндөр эрсдэлтэй арилжаануудыг бол хийсэн болж таарж байгаа. За тэгээд яг энэ үзэгдлээс болоод энэ зүйлсүүдэд бодоод маш их хэмжээгээр стресс учраас ийм төв зургийг бол үүсгэсэн. За энэ юу вэ гэхээр өөрийнхөө стап буюу компьютерийнхаа 2 дэлгэцийг бол бүр хар цохиод дээрээс нь дивсэд за тэгээд гаргаж хэлсэн байт юм аа. За тэгээд маргааш нь бол дахиад үргэлжлэн нэг унтаад тэгээд сэрээд нэг рефреш авсны дараа бол нэг сайхан уужим амьсгаа аваад хогоо гаргаж хаяад за тэгээд дахиад дэлгэцээ авахаар дэлгүр рүү явсан байт юм аа. За тэгэхээр энэгээр юу хэлэх гээд байгаа вэ гэхээр ерөнхийдөө
арилжаа гэдэг зүйл бол маш хэцүү. За тэгээд юу нь хэцүү гэдгээр харж байгаа бох те. Бүх зүйлийг таамаглаж болж байна. Анализ гаргаж болж байна. За анализ гэдэг зүйлийг сурахын тулд за нэг дунджаар 6-аас 1 жилийн хугацаанд ч юм уу магадгүй тэрнээс бага хугацаанд ч гэсэн энэ зүйлийг бол сурч чадна. Гэхдээ хань шиг хизээ хөдлөх, за яаж хөдлөх гэдгийг бол 100% баттай мэдэх арга бол байдаггүй. За тийм учраас иймэрхүү одоо manipulation орж ирж байгаа, иймэрхүү огцом кey зооны үеээр орж ирж байгаа иймэрхүү хөдөлгөөнүүдийн үеэр бид нар хүлээснээрээ хүлээлт гэдэг зүйлийг бий болгоснороо энэчнээс амьд үлдэх боломжтой. За гэхдээ хүлээлтийг яаж үүсгэдэг вэ гэхээр сэтгэл зүй 50 мэд. Сэтгэл зүй 50 ямар үе сэтгэл зүй 50 байдаг вэ гэхээр бүх зүйл дүрмээр явж байгаа үед. Тэгэхээр ерөөсөө ингэж буцаад эхлэл рүүгээ очиж байгаа буюу арилжааны дүрм гэдэг зүйл яагаад байдаг вэ гэдгийг та эдийг энэ бичлэгнээс маш сайн ойлгоорой гэж хүсэж байна. Нэг л удаагийн буруу алхам чинь тухайн өдрийн бүхэл арилжааг чинь лостой буюу алдагдaltaй байлгах юм боломжтой байдаг шүү. Тэгэхээр яагаад арилжааны дүрм гэдэг зүйлийг заавал цохоо, заавал одоо журнал хөтөл, заавал яагаад эрсдлийг баримтал за үргэлж дүрмээр ор гэдэг байгаа юм гэхээр үнэхээр A-step харагдаж байгаа буюу маш боломжтой step буюу нөхцөл бүрдсэн ч гэсэн эрсдлийг хэтрүүлж болохгүй гэдэг чинь яг энэтэй холбоотой гэсэн. Магадгүй тухайн арилжаа нь буруугаар эргээд 2-7 хоног за сар 2 сар 3 сар магадгүй хагас жилийн хугацаанд амжилттай баг багаар өсгөө дүрмээр явж исэн дансны чинь 50%-ийг ганцхан арилжаагаар устгах боломжтой. За тэгэхээр үргэлж ямар ч сайн нөхцөл step бүрдсэн бай өөрийн эрсдлийг бол тохирох хэмжээнд нэгдүгээр барих хэрэгтэй. Хоёрдугаарт өөрийн өдөр тутамдаа арилжаан дээр баримталж явдаг зарчим дүрм гэдэг зүйлийг бол зайлшгүй өдөр тутамдаа сахиж явах хэрэгтэй гэдэг зүйлийг маш сайн ойлгуулахыг хүслээ. За тэгээ миний хувьд ч гэсэн энэ алдааг бол тухайн өдөр давтсан. Тэгээд энэ алдаа гэдэг зүйл маань бол сураад мастер болоод ерөнхийдөө алга болдог зүйл бол биш. За тэгээд IG-ний reel дээр эсвэл YouTube дээр явж байгаа шиг одоо тийм амархан ингээд орчдөг гэдэг зүйл бол биш. За тэгээд тухайн үеийн сэтгэл зүй гэдэг зүйлтэйгээ хүн өөрөө тухайн цаг мөчид бол байнгын тулж идэг учраас энийг яаж тавин байлгах вэ гэхээр ерөөсөө л өдөр тутамдаа зөв бай. Зөв дүрмээр ор, зөв эрсдлийг бай, зөв сэтгэл зүйтэй бай. За ямар ч алдаа буюу далийг ишгэх зүйл гарахгүйгээр үргэлж ихцгэн чигээрээ тухайн олсон дээр алхаал гэсэн үг. Тэгэхээр нэг олсноос далихад тэнцвэр алдагтаад хүн ундагчтай яг адилхан арилжаан дээр нэг буруу алхам, нэг дүрмийг зөрчих үйлдэл тухайн өдрийн магадгүй тухайн 7 хоногийн бүхэл амжилттай хийх байсан арилжаануудыг чинь үгүй хийх магадaltaй байдаг шүү гэдгийг ойлгуулахыг хүслээ. Тэгээд цаашаа ч гэсэн YouTube дээр иймэрхүү байдлаар ололт, алдагдал, за ухаарлал гэдэг бүх зүйлсүүдээ бол хуваалцаад явахыг хичээх учраас хэрвээ таалагдах юм бол таалагдсан бол лайк болон subscribe дараад бас комент үлдээгээрэй.